Сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдөр осголт болон хөлдөлтийн талаар лекц уншия. Хүүдний улмаас бие махбод болон эд эсэд учрах хүнэлийг хөлдөлт гэж байгаа. Тэгээд хөлдөлтийн үед ерөнхий биеийн осголт болохоос гадна бие ил хэсэг болон хамар, хазар, чихний дэлбээ болоод муухан хамгаалагдсан гар хөл, муухан хамгаалагдсан гэдэг маань болохоор одоо нингэн төрлийн бэлээ, бид бариу, гутал зэрэгээс хамаарч гар хөлийн хуруунууд хөлддөгөө. За шалтгаан дотроо 4 хуваасан байгаа. Шалтгааныг нэгдүгüүрт нь цаг агаарын нөхцөл, хоёрдугаарт нь мөчтийн дулаасан байдал, тэгээд ерөнхий биеийн байдал, цусан хангамжийн янз бүрийн алдагдлаас гэсэн ийм 4 ангилалтай. Цаг агаарын хим хүүтрэх, гадна эрчтэй салхи, чийгшлийн нөлөө ихтэй, гутал хувцс дулааны алдагдaltaй болох зэрэгээс хамаарч цаг агаарын нөхцөл байна. Хоёрдугаарт болохоор мөчтийн дулаасан байдал гэж байгаа. Энд нь болохоор мэдээж хэрэг бариу, гутал, хөл нойтон байх, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, гартаа зүүс барьсан байх, цэсний микроциркуляцийг алдагдуулж түүнээсээ хөлдөлт үүсдэг. За биеийн ерөнхий байдал гэдэгтээ болохоор суларсан бие организм хөлдөлтөнд амархан өртдөг. Ихэвчлэн хүн цус алдалттай, хоолгүй, үлэн зэлмийн явах, тэгээд удаан хугацаагаар ядрах, стресстэх. Ерөнхийдөө бол хүн судалгаагаар үзэхэд бол хүнд хэлбэрийн хөлдөлтөнд хөлдөлтийн 88% нь болохоор сэтгцийн эмгэг өөрчлөлтөнд орсон болон гүн согтолттой хүмүүсүүд бол ихэвчлэн хөлдөлтөнд орж байгаа. Тэгээд ихэнхдээ эдгээр хүмүүсийн одоо юу гэдгийг цаашлын тавилан нь болохоор мөчтийг тайрах хүртлэх тийм эмчилгээнд хүрдэг байх нэ. За патогенезийн хувьд бол 2 хуваачиж байгаа. Хэсгийн болон системний гэж 2 хувааж байгаа. Хэсгийн гэдэгтээ болохоор хөлдөлтийн голомт тисийн үхлийг 2 шалтгаанаар тайлбарладаг. Нэгдүгээрт нь хүүтний шууд үйлчлэлээр ис үхдэг. Хоёрдугаарт эд болон эрэгтэнд тэдний дотоод дулаан алдагдсанаас бодисын солилцооны алдагдал үүсч эсүүд нь үхдэг. Хүүтний үйлчлэлээр ис үхэх нь харьцангуй ховор, шууд хүрэлцэж үүссэн хөлдөлтийн үед л тохиолддог байна. Системний гэдгийг мөн дотор нь 2 ангилждаг. Тэгээд нэгдүгüүрт нь болохоор хөлдөлтийн голомтод үүссэн эсийн задарлаас үүссэн хорт бодисууд цуснд нэвчин орсноор бүхэл клиник төлөнхийн өвчний айдал явагддаг. Хоёрдугаарт бүхэл биеийн осголтыг авч үздэг байх нэ. За ангилал нь болохоор хүүтнээс үүссэн гэмтлийн ерөнхий ангилал. Тэрийгэ дотор нь болохоор хүүтний хурц гэмтэл, хүүтний архаг гэмтэл гэж ангилж байгаа. Хүүтний хурц гэмтэл дотроо болохоор осголт, хөлдөлт гэдэг маань орж явж байгаа. Тэгээ осголт гэдэг маань болохоор дотор эрхтнүүд болон бие организм бүхэлдээ гэмтэх, хөлдөлтөн дотроо болохоор хэсэг газрын цугсан хангамж алдагдаж, үхжил явагдах гэж ангилж байгаа. Хөлдөлтийг механизмаар нь болохоор хүүтэн агаарын улмаас болсон, хүрэлцэж хөлдсөн гэж 2 ангилдаг байгаа. Мэдээж хүүтний агаарын улмаас гэдэг маань болохоор одоо гадаад орчинд байх явцдаа одоо гадны температурын нөлөө, хүүтний нөлөөнөөс үүсэж байгаа. Хүрэлцэж хөлдсөн гэдэг нь маань болохоор одоо юу гэдгийг хит удаан одоо хүйтэн зүйлийг барих ч юм уу, эсвэл металл төмөр эдлийг удаан барьж явсноос үүсэх хийг болохоор хүрэлцэж хөлдсөн гэж ангилж байгаа. Хөлдөлтийг гүнийхэн зэрэгээр болохоор 4 хувааж үздэг. Нэгдүгээр зэрэгт болохоор хүүтний харьцангуй удаа үргэлжлээгүй үйлчлэлээр үүссэн хөнгөн хэлбэрийн арьсны гэмтсэн хэсэг нь цайж дулаацуулахад улааж ирдэг. Зарим тохиолдолд хөрвөн улаан өнгөтэй болж хавгандаг. Арьсны үхжил үүсдэггүй. Хөлснөөс хойш 7 дахь хоног дээр арьс баг зэрэг хуурайшиж ширүүсдэг. 5-7 хоногт
бүрэн идэгрэлт явагддаг. Ийм хөлдөлтийг анхны шинж тэмдэг нь хорсолтоор илэрдэг. Тэгээд дараа нь айжмаар эсвэл огцом арсны захтнаа өвдөлт үүсгэж эхэлдэг. Хоёрдугаар зэрэгт болохоор нэлээд удаан даарсны улмаас үүснэ. Эхлээд арьс цайж хүйтэн болж мэдээ алддаг. Энэ үзэгдэл хөлдөлтийн бүх зэрэгт гарч ирдэг. Тэгээд гэмтсний дараах эхний өдөр цэврүүтэж тунгалаг шингэнээр дүүрдэг байна. Арьсны бүрэн бүтэн байдал 1-2-7 хоногийн хугацаанд сэрэгдэг. Тэгээд сорвжилт үүсдэггүй. Хоёрдугаар зэргийн хөлдөлтийн үед мөч дулаацсны дараа ч өвдөлт намддаг байна. Хүчтэй өвдөлт үргэлжилж байдаг төдийгүй мөн арьсны захтнаа хорсолт тайван байлгадаг байна өвчтнийг. За 3 дугаар зэргийн үед болохоор удаан хугацаанаас даарснаас үүсч эдэд дулааны алдагдал ихээр үүсдэг байна. Тэгээд арьс цэврүүтэж доторх шингэн тунгалаг байх боловч цэврүүний оролд хэсэгт хөх бараан тийм зүйл харагдах байна. Мөн өвдөлт мэдрэхгүй арьсны бүхэл элемент өгчөж төгсгөлд нь грануляц сорвжилт явагддаг байна. Тэгээд хумс шинээр ургахгүй байх буюу деформац болон үлддэг. Үхсэн эдийн хөндөрөл цэвэршилт нь 2-3-7 хоногоос 1 сар хүртэл үргэлжлэн сорвжилтоор дуусдаг. За 4-р зэргийн үед мөн л удаан хугацааны хөөдний үйлчлэлийн дүнд үүссэн тийм зузаан үхжил бүхий үүсдэг тийм дулаан алдагдaltaй эдийн гүнд мэдээж хэрэг гүн үхжил үүсдэг байна. 4-р зэргийн хөлдөлт нь 2-3-р зэргийнхээ хөлдөлтөд хавсарч явагдах бөгөөд зөөлөн эдийн бүхэл давхаргууд нь гүн үхжил үүсдэг байна. Дулаацсныхаа дараа хавгнадаг байна. Тэрнээсээ бас цусан хангамжийн дутагдал микроциркуляцид бас ордог байна. Цэврүү хаанд байна. Тэнд 2-3 дугаар зэргийн хөлдөө байна. Хавн нэмэгдэхийн хэрээр мэдрэхүүгээ алдаж эхэлдэг байна. За англилаа болохоор Оросын эрдэмтэн Орлов ерөнхий бие осголтыг 3 үе болгож ангилсан байдаг байна. Осголтоо. Тэгээд бие сулрах үе, хөшөлтийн үе, таталтын үе гэсэн ийм 3 ангиллал байдаг байна. За осголтын шинж тэмдгийг болохоор нэгдүгээр зэргийн осголтын шинж тэмдэг нь болохоор арьсны өнгө цайсан, баг зэрэг хөхөрсөн, арьс хөтөн, тэгээд галууны арьс шиг харагддаг байна. Тэгээд ярихдаа бэрхшээлтэй болсон байдаг байна. Хүн маань өөрөө чичирдэг байна. Пульс болохоор 60-аас 66 болж удааширсан байх нь. Артерийн даралт хэвэн байж болох буюу эсвэл баг зэрэг ихсдэг, амьсгал өөрчлөгдөхгүй, шулуун гидсний халуун 35 хэмээс дээш мөчдөд 1-2 дугаар зэргийн хөлдөл болж болдог байна. 2 дугаар зэргийн осголтын үед болохоор илт нойрмоглож, толгой эргэх, бие сулрах, ухаан санаа дарангуулагдаж, сааталт орж болох нь байна. Тэгээ булчингийн тонус буурч, рефлексүүд нь буурч хөдөлгөөнгүй болдог байна. Харц гүлээсэн байдалтай байна. Арьсны өнгө цагаан хөхөл бий болсон. Тэгээд хүүтэн болсон байдаг байна. Пульс олширдог, артерийн даралт баг зэрэг буурна. Шулуун гидсний халуун 35-аас 30 хэм болсон байна. Магадгүй нүүр мөчдөд 1-4-р зэргийн хөлдөлтүүд явагдсан байж болох нэ. За 3-р зэргийн осголтын үед ухаан алдах буюу ухаан бүдгэрэн, дэмирэн, хүүхэн хараа өргөсөн, өвдөлтөнд хариу урвал өгөхгүй, тэгээд рефлексгүй болцсон байх магадaltaй. Тэгээд мэдрэлгүй өөрөө шээн, таталт өгнө, бөөлжүүлнэ. Арьсны тухайд бол цагаан хүүтэн болсон байдаг байна. Пульс минутанд 35 орчим болтол цөөрсөн байдаг. Хүчлэл дүүрэлт нь маш сул байна. Артерийн даралт илт буурсан байдаг байна. За амьсгал цөөрсөн байна. Минутанд 8-аас 10 удаа. Шулуун гүцсний хэм болохоор 29-с 25 хэм хүртэл болж буурсан байх нь байна. Хүнд хэлбэрийн тархмал хөлдөлтүүд
өгсөн байж болдог байна. За 4-р зэргийн осголтын үед болохоор ухаан бүрэн алдан, эмх замбраагүй хөдөлгөөн хийн, хөвлийн булчин чангар нүдээр гэлдүүлэх боловч эвэрлэгийн рефлекс хадгалагдсан байна. Артерийн даралт буурч зүрхний цохилт бүдгэрсэн байна. Пульс 20-30 хэм болтлоо цөөрсөн. Гадна амьсгалын хэм алдагдсан байна. Минутанд 3-аас 4 болж цөөрсөн байна. За тэгээд өтгөн шингэнэ мэдрэлгүй гадагшлуулдаг байна. Шулуун гизний халуун болохоор 25 хэмээс доош болсон байдаг байна. За тэгээд осголтоос гарсны дараа бронхит, хатгалгаа, плеврит болох нь олонтой байдаг байна. Осголтын үеийн эмчилгээ болохоор хөнгөн осголттой үед болохоор тусламж үндсэндээ суурин эмчилгээ болон биеийн байдал аанда хэвэндээ орно. Тэгээд мөчдөд хүлдэлт байгаа тохиолдолд хэсэг газрын эмчилгээг хийн. 3-аас 4-р зэргийн осголтын үед өвчтний мөн дулаацуулж 30-аас 40 минут орчим нэг хэмээр одоо шулан гизтэй дулааныг заавал хэмжиж явсаар хагаад 34 хэм болтол нь дулаацуулах шаардлагатай байдаг. Тэгээд энэ хугацаанд цусны гемодинамикийг докторжуулах шаардлагатай байдаг. Сүүлийн үед 3-аас 4-р зэргийн осголтын үед өвчтнийг дулаацуулах хялбар энгийн арганд дулааны болон хийн халаагууруудыг өргөн ихээр ашиглаж байгаа. Тэгээд хөвөн даавуу материалаар хийсэн дулаан хувцс өмсгөх, хучих, целлофан уут углах гэх мэт. Тасалгааны хэмийг 24 градус байхад хангалттай гэж үзэж байгаа. Тэгээд үндсэн эмийн эмчилгээ организмын ус, эрдэсийн болон хүчил шүлтийн тэнцвэрийг хангах, цусны нейролог чанарыг сайжруулах, чиглэхээс гадна шинж тэмдгийн болон амьсгал зүрх судас дэмжих эмийн эмчилгээг давхар заавал хийж явах шаардлагатай байдаг. Тэгээ биеийн температур 34-өөс 35 хэм болох үед халууралтаас урьдчилан шиг сэргийлэх эмчилгээнүүдийг заавал хийх шаардлагатай. За тэгээ 3-аас 4-р зэргийн осголтын үед зүрх судас, амьсгал зогсож болно. Энэ үед сэхэн амьдруулах эрчим тэмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай болдог. За анхны тусламжийн талаар ярив. 1-р өвчтний биеийн байдлыг үнэлэх, үүндээ болохоор ухаантай байна уу, ухаангүй байна уу, гэмтэлтэй байна уу зэргийг заавал шалгаж үзэх шаардлагатай. 2-дугаар шаардлагатай үед ABC сэхэн амьдруулах үйл ажиллагааг хийж өгч болно. 3-дугаарт дулаан орчинд өвчтнийг оруулах, байрлуулах шаардлагатай. 4-дугаар хүлцэн болон хүүтэн хувцсыг өвчтнөөсөө тайлж тусгаарлах шаардлагатай. За ингээд осголт болон хүлдэлтийн талаар та бүхэндээ лекц уншлаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Энэ хүлдэлтийн зэрэг нь бол одоогийн байдлаар харахад бол 3-аас 4-р үеийн зэргийн хүлдэлт тодорхойлогдож байна. Энд цэврүү өсөрцөн, эргэн тойрон цэврүү өсөрцөн, яг одоо энэ зах хязгаарын энэ хуруунууд болоод үзүр хэсэг рүүгээ өнгөний хувиралд орцсон ийм байдалтай байна. Эхний энэ савтаа болохоор хемодины усмал гэдэг байгаа. Энэ хемодины усмал болоод тамидины усмалаар хүлцэн хэсгийн шатрыг цэвэрлж ариутгаад дараа нь энэ ариутгсан бинт болдын материал зэргүүдээр ороож боох, мөн мебо болон мөнгжүүлсэн тос зэргээр энэ хүлдэлтийн үеийг боож цэвэрлдэг байгаа. За энэ цэврүүний хэсгийг эхний ээлжинд хагалж доторх цэврүүг нь гаргах шаардлагатай. Энэ цэврүүг хагалахдаа бүтэн арьсыг нь бол хуулаад авах шаардлага байхгүй. Доторх цэврүүнийхээ шингэнийг нь гадагшлуулж өгнө. За ингээд бүх цэврүүгнүүдийг бүгдийн сайхан хагалж шингэнүүдийг гадагшлуулад за тэгээд асавдаг уусамлаараа боож орох нь. За хемодины уусамлаараа ороож боож цэвэрлж ариутгаад түүний дараа тамидиныхаа уусамлаар ороож байна. Асавдаг ариун уусамлаараа боож ороогоод тэгээд
мөнгөжүүлсэн тос болон мябо тос хоёрыг ерөнхийдөө хэрэгжилж байгаа. За энэ хүү тосоо энэ шархтай хэсгүүдээр гадны хэсгээр нь сайхан түрхэж өгнө. Тэгээд дараа нь ариун салфетканд шингээж агаад боож ороож өгөх нэ. За энэ зах хязгаарын эрхтэн дээр нэг анхаарах зүйлүүдийг энэ хуруунуудыг заавалжгүй тусгаарлаж нэг нэгээр нь боож өгөх хэрэгтэй байдаг. За ингэж хуруу тус бүр энэ завцар зайгаар нь тас салгад тусгаарлаад ороож боож өгөх нэ. За өнөөхөө гадуур сайхан хураа салфеткаар эргэн тойрон сайн ороож өгөөд болж өгвөл бүтэн ороохгүй байхыг хичээсэн. Аль нэг талдаа заавал амсар гаргаад энэ маань боолтондоо жигүүтлэгдэж боолтондоо чангарт баригдахаас өрчлөн сэргийлж байгаа. За хөлтөлтийн болтын эхний удаагийн болтыг иймэрхүү маягаар боож хянслах нэ.